Сауди Арабид өргөжлөж байгаа 48 дахь удаагийн Дакар раллигийн 2 дугаар гараа өчигдөр Ямбуугаас Али Улаа хот руу 504 км зайд боллоо. Нийт замын 400 км-т уралдааны цаг тооцжээ. Энэ өдрийн уралдаанд тал нутгаас Дакарт төслийн тамирчин халуун болд 4 цаг 45 минут 44 секундээр нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу урагшилсан бол ралли 2 ангилалтаа 13 дугаарт жагсаж байна. Тэрбээр уралдааны дараа ярихтан чулуу ихтэй элс харьцангуй бага зам нилээд чанга байна. 101 дэх километрээс дэлгэц ажиллаагүй болоод унтарсан. Түүнээс болж бага зэрэг цаг алдлаа. Сүүлийн 200 км-д жигд явахыг хичээсэн. Дараагийн уралдаанд илүү сайн уралдахыг хичээх болно гэжээ. Харин манай 2 дахь тамирчин олон улсын хэмжээний мастер мөрөн энэ удаад алдаа гаргалгүй доктортой уралдан өмнөх байрлалаа урагшуулж чаджээ. Түүний хувьд 5 цаг 18 минут 10 секундын амжилтаар 29 дугаар байрт барайллаа. Ингэснээр нийлбэр дүнгээр 45, ралли 2 ангилалтаа 32 дугаарт жагсаж эхэллээ. Моциклийн ангиллыг 2 гарааны дараа Австралийн Даниэл Сандрис тэргүүлж байгаа бол Испаний Эдгар Кинет, Америкийн тамирчин Рики Брибек нар удаалж байна. 2 дахь өдрийн уралдааны автомашины ангиллалд Toyota багийнхан үнэлэхгүй амжилт үзүүлж эхний 5 байрыг эзэлжээ. Өнөөдөр Дакар раллигийн 3 дахь өдрийн нийт зам 666 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 422 км юм а. Үндсэн замын 58% нь хайрга, 30% нь элс, 12% нь хадрахаг гадаргуутай замаар уралдана. 3 дугаар шат болоо хурдны уралдаан гэхээс илүү ухаан чиг баримжаа дэсвэр төвчээрийн шалгуур юм. Учир нь Ала Улаа хотын хатуу ширүүн хувьсамтгай байхлыг тамирчид мэдэрхийнэ.